Онцлогоо ер нь тустай хүмүүс байж таа. За. Тусдын нөгөө манай дэлхий дээр чинь нөгөө одоо хүний бие усан махбод чинь 65% гэж ярьдаг шүү дээ. Тэр шиг нөгөө дэлхий дээр адилхан 65-аас даад орчим хувь нь дан л ус байгаа шүү дээ. Далай, тэнгис тэгээд доошоо гол мөрөн дээшээ үүд манан бод ингээд битүүл усууд байна. Битүүл усууд. Дээрээс бол шороо тоос буудаггүй дандаа л усан төрлийн усан махбодын зүйл бууж байгаа шүү дээ. За. Газрын доорх гүний ус гэдэгт газрын гүн 50-100 м байх уснууд орж байгаа хөрсний ус гэж бас байгаа. Газрын хөрсөн дээр гадаргуу дээрх ус багтана. За тэгээ хурмас тэнгэр агаар мандалд байгаа. Нөгөө үүл мүүл ингээ бүгдээр орчиж байгаа. За тэгээд бусад төвүүдтэйгээс хамтран л ус орчдөг. Буюу бусад төвүүдтэй хамтран орчдогт нь төөрөм, цөөрөм, намаг, халан гүтэн аршаа хүрхээ гол мөрний бэлчиргээ газрууд ингээд багтнаа гэдэг ингээд их том орон зай байгаа шүү ус маань. Лус төв дан гэлсэн усар шампунь гэсэн зүйл байна. За тэгээд манай дэлхийн лус төв тогтоон барихын тулд нарны аймгийн дэлхийн вангаар одоо та нарын Плуто, Нептун тэргээ сонсон байдаг үү? Тэр гаригуд багхгүй. Дэлхийн вангарыг, далай вангарыг, тэнгэрийн вангарыг, бууд гариг. Тэгээ сар. Энэ бүгдээрээ нийлжээж манай дэлхийд лус төв гэдэг буюу усан мандал, усан махбод, усан айсавыг бүрдүүлж өгж байгаа. Дээрээс нь дахиад окторгууд нэг аквар ус гэдэг нэг одон гэр байгаа. Тэндээс бас нэг лус төвийн айршиг хамгаалдаг, сахидаг тийм өвлөөсийг бэлдэж өгдөг шүү. Их том орон зай. Тэгэхээр ийм том орон зай зайн олон одоо эддүүд гэж нэрлэдэг юм уу, буртууд гэнэ үү. За тэд нар нийлж байгаа тэнд лус төвийг бүрдүүлж байгаа штэ. Энэ нэг нуурыг бүтээхийн тулд хичнээн олон энэ ой модонд байж энэ одоо булаг шандны энэ голон жишээлбэл оршиж байгаа. Эргэн тойрны ой модгүй бол бас энэ нуур нь байхгүй. Ингээд ингээ ярихаараа дэндүү олон хүчин зүйл болж иж тэгээ ширгээд дундрах гад ахын бол эн чин доороосоо түрүүний ярьсан бороо цасны ус доошоо шингэлээ тэр нь доод хөрсний усаа гүний усаа бүтээлээ тэр хөрсний гүний усаас нь оргилж цойлж гарч ирж байгаа хэсэг нь ингээ нуур болж байгаа. Тэгээ ус нь багасаад их юм бол доороос дэмдээд багасаад эхлэх юм дээрээс бороо орж иж тэгээд ингээ уулынхаа ингээ бэлчрээр урсж ирж иж бас нуураа бүрэн бүтэн байлгаж байгаа гэх маш их одоо хүчин зүтгэлийн дүн дээр биднэрт лус гэдэг твтэй уух аршаантай энэ бие булхах одоо гол мөрөнтэй байж байгаа шүү дээ. Тэгээ ганцхан бид энэ лус твд энэ усыг бүрддэггүй энэ дотор чинь өшнөө олон завс чарахад усны шууд дээрэс нь одоо ундаалдаг амтан бүхэн хүртэл жижигхэн цонх байсан ч очиод уснаас нь гээд долоож байгаа шүү. Тэгээ ингэж ээжэж энэ лус твийн хүчин дор амьдрал бий болсон байгаа. Амьдрал зохицолж байгаа даа. Тэгэхээр бид нар энийг маш ариун байлганаа. Ингээд хаасайгүй энэ маань ямар далайч энэ лав нөгөө юу вэ? Сүүн гол болгоод ийм цасан мөсөн булаг бүртүүд ингээд доор байгаа мөнгө цэвдэг хүртэл ус цэвдээ хамаарагдаж байгаа штэ. Манайхаа доор дэлхийг ухлаа битүү мөнгө цэвдэг ба. Бүгд талай тэнгис хойд өмнөд мөсөн талай бүгд лус цэв. Тэгэл хаанлын лус цэв байгаа. Тэгэхээр хэдүүлээ энэ зүйл ариун байжээж энэ дотор байх амьдралаас амьдрах хүчээ авч оршиж байгаа шүү бид нар. За тэгээ энэ сайхан хөрхрөө хүртэл байж тань. За одоо яагаад энэ олон гаригууд ингээ хамаатай болсон бэ гэхээр бас энийг ойлгох ёстой л бол усын цас хийх гэж байгаа хүмүүс хэний хөдөлмөр хүчийг бид нар дэмжих ёстой, хинээс бид нар шийтгэл авчаад байгаа. Лус твээс хөрхрөөний эсдүү шийдгэсэн. Лус твээс одоо юу гэдэг нуурын эсдүү шийдгэсэн. Лус твийн булаг шандны эсдүү шийдгэсэн гэдэг нь гол биш. Бүхэл юм тэнгүүтээ зөвхөн булаг шандны эсдүүд намаа шийдгэсэн булаг шандны усыг л ариухан байлгана гэчээд нуурын усыг очиод эсвэл мөрний усыг очиод эсвэл цас борооны усыг очиод эсвэл одоо юу гэдгийг үүд манан будангаа ингээд эсвэл байж болохгүй байхгүй. Тэгэхээр ерөнхий ойлголттой бэжэж явахгүй бидний өмнөх хийсэн энэ зарчим гологдоод байгаа маа тэнгэрт. Гологдоод байгаа. Бүх нийтийн соён гэгээр л наад чинь хангалттай биш гэж үзээд байгаа. Одоо манайх энэ юуг нэг 4-5 жил хийж байгаа байхгүй яг энэ маягаар. Тэгэхээр энэ одоо сүүлийн үед ингээд огторгон өвд эзүүд ирэнгүүтээ голсон. Наад чинь тодорхой хэмжээний гэгэрэл хөргөж магадгүй. Гэхдээ хангалттай биш байна. Тийм учраас юм хичээлийг давхар ордог тахилгаа
Хичээлээрээ голон заслаа явдаг болгож байгаа. Тэгэхээр та нарт бол хангалттай тайлбарлаж өгч байгаа шүү дээ. Одоо нэг цаг тайлбарлаж өгч байгаа шүү дээ. Нэг цаг тайлбарлаж өгч байгаа шүү дээ. Цаг тайлбарлаж өгч байгаа. Гэхдээ л бүхэл бүтэн энэ нэг цаг дотор чинь зөвхөн уршигын эзэдийн өвлийн нэг 5-10 минутанд л багтаахлаар багтах дутуу мэдлэг үлдээдэг. Очоод галын засал хийлжил та нар ингээд даарч өрөөд хүмүүсийн ярьж байгааг сонсохоос илүү тушуухан тахилга нь болоосоо гэж ингээд тэндэл боддог байх бодов. За тэгээд айгүй бол тэнгэрийн шүлэн дээр хүмүүсийн ухаарл өршөөлт хангалттай биш байгаа даа. Тэр юмыг дандаа сайжруулах гээд өөрчлөлт явуулдаг. Тэр ингээ өөрчлөлт явуулаад манайх энэ төвдөө хийдэг болоод 20 удаагийнхаа хийж байгаа. 20 удаагийнхаа хийж байгаа. За дэлхийн бангаар цас мөсний эзэдүүд тэндээс ирдэг. Дэлхийгээр дүүрэн одоо мөнгө цастай хайрхтууд байна тийм үү? Дэлхийгээр дүүрэн одоо хөлдөө арлууд, мөсөн арлууд байна. Хөлдөө агуунууд байна. Одоо цас мөсөн дотроо. Тэгэхээр тэдний эзэдүүдийг тэд тэндээс ирдэг. Цас мөсний эзэд тэндээс ирдэг. Тэгээд тэгэхээр бид нар ямар нэгэн байдлаар энэ Хормос тэнгэр далай тэнгис гол мөрөн аршаан болог тус төвийн оршихуд үйлсийн орон зай байх ориглууд хойд өмнөд мөсөн талаа оршихуд их үүсвэр үүсэл гарал бүгдээрээ ингээд тэндээс ирж байгаа учраас бид жижигхэн мөсийгч байна уу жижигхэн одоо цөнч байна уу жижигхэн харцч байна уу тэр бүгдийг бид нар ариун байлгах л үүрэгтэй. Энэ хөлдөө юм чинь хөлдсөн юм чинь гэдэг тэгэхгүй тэрэнд буцаал хайлахтаа дахиад гол мөсөндөө буцааш ингэж одоо ингээд гол мөс хөлдөнгүүд гол дээгүүр маш их нөө хүмүүс алхдаг хогоо хайдаг дахиад нөө мөснө хөлдсөн юм чинь ингээд одоо хөсгөл далай дээгүүр ч юм уу том одоо дээгүүр ингээд том ачаа тээврийн машинууд явдаг асар их төршийг тэнд асгаж байгаа асар их нефтийг шатааж байгаа маш их тосыг асгаж байгаа буцаа тэр нь гислээ гол мөр руугаа буцаж ороод нөгөө хөсгөл далай нөгөө сайхан увс нуур нөгөө сайхан хэргас нуур өшөө бусад өчнөө олон тусын төв оршихуй бохирдож байгаа байхгүй. Гэтэл тэн дотроос бид нар өөрсдөө яг амьдрал өөрөө усан дотроос үүссэн шүү. Бидний бүтээсэн олон одоо амьтдыг бүтээсэн олон амьтад хүн бидний бүтээсэн олон одоо энэ эдэрхтэн дотор байгаа эс болгонуудын чинь амьсгал тэндээс угаасаа бичиж авч ирж байгаа учраас хайрлах хэрэгтэй юм байл. За далайн гараг дээр болохоор хөрсний ус нэх. Хөрсний ус гэ зөндөө ус байна шүү дээ. 10 м 5 м одоо дэрс буттай газраас 5-10 м-с хөрсний ус гарч ирнэ. 20-30 м-с хөрсний ус гараад хөрсний ус гэд хэрэглээд байж тээ. Одоо хүн бид нарт ойлгуулах гэх юм бодгол юм да. Тэгэхээр хөрсний усыг эхлэхийн шороон давхраад ингээд байлгах лусын энэ эздүүд лусын тэр одоо гол мөрний айсавыг энэ далайн гараас бүтээж өгдөг байхгүй. Жишээлбэл говийн говь дэрсэн толгой сондууд мондууд гэх энэ бүгдийн чинь дандаа эсэнд орсон дандаа ус байгаа чиг байгаа. Тэрийг бүтээж өгдөг. За тэнгэрийн бангаар гэхэлэр тус төвийн амины эзэд буюу далай тэнгисийн хас буюу амийг ингэж далайн ус ингээд тийшээш нэг хуйларч эргэлдээд нийшээш нэг хуйларч эргэлдээд байгаа хас гэдэг байгаа шүү дээ. Тэр яг тэр хасын чинь дор нөгөө далай тэнгисийн ан амьтдыг амьсгалтай амьдралтай байлгах гээд галтай дөлтэй байлгах гээд тэр олон загас жарахаа нөө том халмин байна уу тийм үү? Усны өвхөр нь байна уу? Бүгдээрээ тэд нар амьсгалд усан дотор байхдаач амьсгалаа авч усны дээр байхдаач амьсгалаа. Усан дотор байгаа амьсгалыг бүрдүүлж өгөх гээд энэ тэнгэрийн ван гаргийн энэ хасын эздүүд оршиж байгаа. Тэгвэл тэр олон усны амьтад юугаараа амьсгалах юм бэ? Агаараар амьсгалдаггүй байхгүй тэд нар. Хас буюу тусгай амин галаа гэдэг юм тусгай эрчмээр тусгай дэлхийн өнгө гүнээс ингэж дээш пух гэж байгаа тэр хийгээр скул тэр далай тэнгисийн усан дотор байгаа тэр гэрэл солонго гэдэг юмар цацраг гэдэг юмар амьсгалдаг тэр олон амьд. Тэгэхээр тэр дэрийг бүтээдэг нь тэнгэрийн ум гаргийнхан. Яг адилхан нууран дээр чалгаагүй булаг дээр шанд дээр чалгаагүй та нар ингээд харах юм бол хөөрхөн ингээд эргүүлгнүүд ингээд эргэж идэг. Тэр бүгдийн цаана нөгөө усын амьдтай чинь амьсгалдаг хийнүүд нь явж идэг. За будгаар гэхлээр эрчим хүнээ бол гаргуун. За энэ будгараг дээр болохоор энэ нөгөө лус тв чинь ариун тагшин байга. Гол мөрний ус маш их бохирддог. Тийм ингээ шар усны үер болоод бүгдээрээ ингээл нэг нуурлуугаач гэдэг юм булаг шанд руугаа очиж байгаа. Тэрийг яадгүй нэг ариулахгүй бол хөрш шорооны хамаг хармууг ингээ хамаад очиж байгаа учраас одоо жалган малганы ус. Тэрийг чинь яаж ариулдаггүй гэхэлэр энэ буд гаргийн нэг шидтэнгүүд гэж хэлдэг. Нөгөө эрчмийг хувиргаж задалдаг. Хортой эрчмийг хоргоо болгодог. Энэ цагийнхаар химч нар. Химийнхэн ирээ.
Тэгээд хаанаас ямар шохон жижигхэн үүсрүү байдгийг, хаанаас ямар гэрлийн гэдэг юм уу, галын гэдэг юм уу, аянгийн гэдэг юм мэдэхгүй. Хаанаас ямар элементийг ингэж урсгаж асарч иж байгаа, товтор нь уруулжуулж байгаад ямар ч байсан буцаагаад цэнгэг ариун болгож байгаа. Тийм их үлийг хийдэг хүмүүс нь бод гаргаас ирдэг байхгүй юу? Ойлгож юм те. Тэгэхээр хэдүүлээ нөгөө нэг энэ их од гарыг Нарны аймгийн тэр олон гаригуудын оршихуу бүхэлдээ манай дэлхийн лус цэвийг оршоон тогтоон цэвэр ариун цэнгэг байлгаад амьдралтай загастай жаргахаатай тэгээ хүн бидний чинь энэ усан махуудыг тэр өссөн өсөөгүй ирчмээ бид нар энэ уснаас л ав. Тэрнээс биш одоо энэ бие дотор байгаа одоо давсагч байдаг юм уу тийм үү? Хөгч байдаг юм уу? Тархины усны шингэнж байдаг юм уу? Тэр болохоор дандаа энэ юу гол мөрнийхөө устай ингээд эрчмээр ярих юм бол тэр хэм нь эрчим нэгнийгээ тэтгэж орж байгаа шүү. Сүнснийх нь эрчим тэндээс л гаралтай байгаа. Тэс гол эргэн тойрны одоо би энд амьдарч байгаа миний эргэн тойрны гол мөрөн одоо энэ агаар салхи тэр хөрсний гүний усны бүгдээрээ бохирдчих юм бол хүн болгоны энэ бүссэн үслээгүү тусан сүнс буюу одоо энэ усан бахад сэвтэй хэртэл болж эхэлж байгаа. Одоо ялангуяа хот суурин газрын хүмүүсийн энэ цусан махад бол ээдээ мэдгүй усан махад бол тийм ариун байж чадахгүй л байгаа ш. Тэгээд дагаад хот суурин газрын өвчлөл ихсдэг ч гэж магадгүй ялангуяа суцаа барьсан, цусаа барьсан усан махууд 6 сав эрэхтээ барьсан өвчин бол их дэлгэр байгаагийн цаана магадгүй ийм зүйлүүд байж болзошгүй шүү. За тэгээд түрүүний Акварус гэдэг нэг одонгөр монголчууд авто хумхын орд гэж ярьдаг. Энэ хумхын ордныхаа юу гэдэг вэ гэхээр булаг шандны усуудыг эцдүүдийн нэрвэлдэг. Булаг шанд хамгийн ариухан. Одоо бид нар энэ олон далай тэнгисийн ус эцсийн дүндээ хаанаас бүрдээд байгаа гэхээр өндөр уулын ориглуудаас шанд булгуудаас их авсан жижигэн салаа болгоны уснууд чинь нийлээд горхион бүтээгээд голоон бүтээгээд гол нь мөрөндөө цутгаад мөрнүүд нь явж байгаа далай тэнгистэй цутгаад явж байгаа шүү. Тэнгис нь далайгаа бүрдүүлж байгаа. Тэгэхээр хамгийн их өндөр шаардлага тавьдаг өвгдөөцүүд бол шанд булгийн эцдүүд байдаг. Эхийг нь бохирлчих юм бол тэгээд яах юм? Бохир шанд булгаас бохир урс усаад дахиад эндээс ариухан булаг, эндээс ариухан шанд ирээд горхион бүрдүүлээд голоон бүрдүүлэхэд нэг нь бохир орох юм бол бус бүх ус бохир болно шүү. Тэр загсууд нь өхөн, усны шууд нь өхөн, дотор нь байгаа өс урмлууд нь өхөн. Ууж байгаа хүн бид өхөн. Гэт эхэлдэг байхгүй их баг гэхгүй. Тийм учраас шанд булаг дээр маш өндөр шаардлага тавьдаг юм байгаа. За тэгээд хамгад шанд булгууд энэ өндөр мөнгө цастай харихтаас л их авдаг. Хөвчлэн энэ бүгд чинь далай тэнгисийн усны их үүсвэр нөөц орж ирж байгаа. Тэгээд эдгээрээс чинь ингэж мөсөн гол урсж байгаа мөсөн голын дотор ингэж доош явах тусмаа дэлхийнхаа эрчим рүү нэгдэх тусмаа нэг хэвлийн дулаан эрчим энергит энэ чинь хайлаад цугдраал ингээл явж. Тийм учраас мөнгө цас таарахтууд мөнгө хэврээл байх хэрэгтэй. Гэтэл одоо өнөөдөр маш их хайлаад энэ нөгөө усаан бүрдүүлдэг булаг шантныхаа их үүсвэр болсон энэ мөнгө сардаг улсууд чинь гисэд ахтар хүссэн хүсээгөө далай энэ дэлхийн усан мандал усан айс багасаад эхэлж байгаа. Энэ бол аюул байхгүй юу? Аюул. Тэр чинь хэмжээгүй хязгааргүй хизээч биш байхгүй. Буцаад энэ булаг шанд нь нуур гол мөрөн нь их хэмжээгээр ариун бэжэж дээшээ хөөрсөн банан, дээшээ хөөрсөн будан, дээшээ хөөрсөн хүдэн салхиараа буцаж очиод энэ дээрээ бүс болоод дахиад ингэж эргэлт бий болгож байгаа. Тэгэхээр энэ эргэлт байхгүй болоод зогсчтой. Тийм аюултай. Байсан ч хэртэй бүртгэгтэй байх юм бол энэ мөсний айс авчиг хамгийн ариун байх ёстой байтал тостой, тортогтой, нянтай, бактеритай, утгатай, өнгөртэй, химийн элдв бодтой манан будан болж дээшээ хөөрөх юм бол нөгөө агаараас бохирлтон нөгөө энэ гол мөрөн их айс аваач бузарлан тэр хэмжээгээр амьдрал зогсон шүү дээ. Тийм л аюултай зүй тогтол байгаа. Одоо ингээд энэ гүний ус байна. Энэ гүний ус, энэ хөрсний ус. Тэгээд эдгэр чинь ингээд нэгнийгээ нөхөд энэ дээрээс борооны ус доошоо ингээд нэг симхээр уурстаа дороо доотхоо дүүрлээ дундхаа дүүрлээ дээдэхэд дүүрлээ. Тэгээ эндээсээ цойлоод дээшээ ингээд нэгдээд булаг болоод гол болоод гарч ирж байгаа. Тийм л зүй зохицолтой. Тэгэхээр хөрсний ус бид нар хөрсөн ариун байхгүй бол энэ хөрсөөр чинь дамжаад энэ доод усан мандлууд чинь бохир болгоо. Эндээс буцаж олгоод гарч ирж байгаа булаг шанд халуун хүйтэн аршаа өрөө үеийн тэд нар чинь бохир гарч ирнэ. Тэгэхээр хөрс битүүдээ богдохоор энэ дэлхийн дотор
хөрш ороо бүгдээрээ бохирдсон шүү дээ. Үс урмал ургахаа байлаа шүү дээ. Бохир хөрсөн дотроос энэ үс урмнууд нь үнцээр энэ уснаас чинь өөрийнхөө салаалж ургах том өндөр болох тийм хүчээ авч байгаа тэд нь бохирдно. Үндэс бохирдчих юм бол үндснээс юм урахгүй. Бүр удам тэнэг болчих юм бол тийм үү тэр уруудмаас цаашаа дамжсан үрдэн болох нь тэнэг болно гэдэг зарчим байгаа. Тэгэхээр айгүй маш нарийн тогтолцоотой. Тийм учраас бид нэг эмийг цогцоор нь л харахгүй болохгүй. Ганц булгийг би тэр гэрийнхээ хажуудлын тэр булгийг бохирдуулсан гэж энэ дээр гарсан шүү гэчээд өөр булгийг бохирдуулах таны сэтгэхүйтэй байж болохгүй таахгүй. Тэр ийм нарийн байдгийг хүмүүс мэддэггүй учраас та нар сургалтанд ингэж өнөдөр сууж байгаа. Тэгтэл та нар өвгдээд чинь бас л нэг Монгол ёс заншил хадгалагдчих байсан цаг үеийн шүү дээ. 3 дугаар үе, 4 дугаар үе, 7, 8 дугаар үе. Гэхдээ тэд нар санаандгүй байлэр ийм нарийн эмзэг газрын очиод хүндэтж чинь бид мэдэхгүй байхгүй бид нар. Одоо өнөөдөр ч гэсэн тэгээд хэдэн мянган булаг шанд ширгсэн л гэдэг. Хэний үйл ажиллагааны буруугаас болсон юм. Мундаг өнөө хөгжөөд байгаа хүн төрөлхтөө хөгжөөд байгаа став тэнэг байсан мангатай одоо мангаараа хэлгүй дохоогоор ирдэг байсан гэ хэдэн мянган үе. Тэрний тухай бодцоод өөрсдийнхөө өнөөдөр өстө их мундаг бид нар өстө гар утас барьдаг болсон. Бид нар өстө машин ундаг болсон гэв. Тэг тусмаа улам тэнэг болж байгаа штэ байгаль дэлхийгээс хавтаад. Тэгэхээр бидний өвгдөөс жижигхэн алдаа нь өнөөдөр гарч иж байгаа юм чинь өнөөдөр бид нар бол тэр байтугай гол булаг шанд энэ байтугай зүйлийг мэдэхгүй болсон мунхаг болсон цаг үед өчнөө алдаа гаргачихдаг байхгүй. Магадгүй хизээ нэгэн цагт бидний үр удам ингээд хэрэг энэ чигээр үргэлжлэх юм бол 3 4 үеийн дараа унших юм бол тэр ээж тийм алдаа гаргасан ингээд 5 твийн зүйл тавуулаа гарч ирэхийг байг харахгүй болчиход байгаа байхгүй. Нэг талаасаа нөгөө талаасаа тэр хэмжээгээр бидний удамд ороод тийм шүү дээ. Улмал мунхаг болно шүү дээ. Улмал харгас болно шүү дээ. Байгаль дэлхийг хайрлахгүй хүн ээж аавгаа хайрлахгүй болно шүү дээ. Ээж аавгаа хайрлахгүй одоо өөрийгөө хайрлах, бүрүүдмаа хайрлахгүй тийм л мунхаг болж шүү дээ. Тэгэхэд Монгол өвгдөөцүүд яагаад байгаль дэлхийтэйгээ зөв харьцахгүй бол үр удмын хэцүүд нь зовно. Бидний үйл айл амжихыг үүрнэгээд бүгдээр үр хүүхдийнхээ төлөө зөв амьдэрдэг байсан. Одоо үр хүүхд нь зовхыг мэдсээр үйж өнөөдөр ингээд буруу амьдэрч лээ шүү дээ. Өчнөө лайл амжиг тариад амьдэрч л байгаа шүү дээ. Байсан юм дээ. За тэгээд ус твийг дотор нь ингэж бас ангилдгаа гэд. Харл ус, цагаан ус, хөхл ус, шарл ус, ногоон ус гэж ангилдаг. Хүмүүс ингээд нэг хэдэн Лус 8 аймаг гэд ангилахыгаа нэг тустай холбоод өгдөг. Лус 8 аймаг арай жоохон том өөр зүйл. А ус твийн оршихуй нь бол ингээд булаг шанднаас шанд булаг гэж эхлээд явдаг. Тэгээд шанд, булаг, горь, гол, мөрөн. Тэгээд нуур, тойром, цөөрөм, бүрд. Тэгээд тэнгис, далай гэж явж байгаа шүү. Тэр их олон айсаа багтана. За харл ус гэхээр хатуу бэрхүүдийг өнөлдөг, хар буу бүхнийг дардаг үлтэй л. За хар талай, хар муран, хар нуур, хар гол гэдэг ингээд нэрлэгдээ явчихдаг. Тэгэхээр эхлэхэд байгаа хар муу, эрчим, утаа, тортог, химийн хор бурдаг, хог хаягдл аривдахын гэрэл ус твийн айс оршихуудад адилхан хөртөж бохирлогдож байгаа учраас харл усынхан маш ихээр ирж байгаа. Харл усынхан маш ихээр ирсний шинжлэлийг яаж гарч байгаа гэхээр өнөөдөр харл усынхан гэдэг нь юу гэсэн үг вэ? Их засгийнхан гэсэн үг. Хууль сахиулагчдын гэсэн үг. Тэгэхээр сүүлийн үед усаар нэг эхээ авсан өвчин маш их газар авсан. Одоо хүмүүс яагаад ингээл өвчин одоо мэдгүй та нар ажиллаж байгаагүй өвчин маш их газар авсан байгаа шүү дээ. Өвчин залуучсан байгаа, өвчний төрөл зүйл олон болсон байгаа, өвчин дарагдгаа болцсон байгаа. Энэ эмнэлгийн ингээд хувийн эмнэлгүүд өчнөөнөөрөө бий болцсон байгаа хэрнээ очрон дийлдэх болцол байгаа шүү дээ. Өвчин маш их тэгж газар авч байгаа. Нэг талаасаа тэрний цаана энэ харл усынхан их хэрцэн учраас эрэлгүүд их сэрчгсэн учраас тэр түрүүний хэлсэн тамийнхан энэ үйл ажиллагаа нь ихссэн учраас нөгөө гэгэрлийн үйл явдал хүчтэй өрнөд тэгэхээр маш их мунхаг болоод эхлэхээр буцаад гэгэрүүлээ гэхэлэр тархинд нь ингээд хуржээ да гэхэлэр тэр болгон хүмүүсийг сонсохгүй байгаа учраас бие нүгтгээд эхэлж байгаа. Амьдралын урууд болоод эхэлж байгаа. Догшроод эхэлж байгаа. Тэр утгаараа магадгүй усан махбодоо дагнасан өвчнүүд бас ихссэн байх болцсохгүй шүү. Болцсохгүй гэдгийг хэлээ. Яагаад гэвэл бид нар тэр байтугай л гол булгатаа очиод машин тэргээ угаах дайны ухамсартай болцол байгаа шүү дээ. Яр шарахтай биетэйгээ арх угсан согтуу галзуу хүмүүс голын нэр дээр хичнээн их найрлцсан юм чинь дандаа л усыг догшруулж байгаа. Аюултай болцсон байгаа шүү дээ. За. Харын догшин тус дотроос хамгийн хүчтэй харлаг тус. За харлаг тус гэж байгаа.
Харлаг тусынх нь хар момхын хуугаар устгадаг. За энэ бас нь ус өвдөө оройн дэдүүд байдаг. Эдгээр бас их ирсэн байгаа. Өмнөд мөсөн далайн орон за энэ. За цагаан тус. Цагаан тус гэж байгаа нэг. Цагаан цайлган сэтгэл өрлөөд гэх нөгөө. Цагаан тусынхан болохоор одоо бид нар жишээл бас цагаан тусын үйл хэрэг сууж байгаа. Хүмүүсийг эрдэм намдагталдаг. Тус твтэй зөв харьцах соёл. Тус твээ хүндлэг, өргөлөө зөв өргөх, мөргөлөө зөв үлдэх. Тус твд зөв одоо даатгалаа өргөх. Тус твийг зөв хүнслэх, тустачаад өргөл өргөнгээр зөв хүнслэх ёстой. Зөв хүнслэх нь ядч л очиод иргэдээр нь сайхан ээж нь тус твд хамгийн гол нь ээжүүд байдаг. Бидний өвдөцүүдээс илүү ээжүүд байдаг учраас тусын иргэдээр очиод гол мөрний иргэд одоо гол мөрний нуур цөөрмийн иргэд очиод өргөл өргөж байгаа ингээд дотор нь юм их чухал биш. Тэнд өсөж өгөх гэж байгаа нэг ч тус байхгүй. Цэвэр ариун л байлгах юм бол өөрсдөө дотроо өснө урагчдаг, зэгсэн урагчдаг, хөвдөн урагчдаг, замг нь урагчдаг. Тэрийг ан идчихдэг. Дотор нь жижигхэн жарахаанууд нь байх юм бол том загсууд нь тодорхой хэмжээний жарахаа өтөрхөө өөртөө олоод идчихдэг. Тэгэхээр тэн дотор заавал юм хийхтэй гол нь биш. Зүгээр л хүндэтгэлээ илэрхийлээд очиод өргөл өргөөд дуулаад өгч болно. Шаардлагатай бол мөнгө л өргөдөг. Яагаад гэвэл мөнгө өөрөө хэлбэл нэг усыг хоргоожуулдаг гэдэг бид нар хүн болгон мэдж байгаа шүү дээ. Мөнгө одоо ус хоёр хоорондоо салшгүй холбоотой. Мөнгө байж одоо гол горих булаг шамд нэг оргилж гарч ирэх тийм хүчээ авдаг ш цахилгаан соронзон эрчим энерги. Ус чинь нэг тийм цахилгаан эрчимтэй мөнгө чинь бас цахилгаан эрчмийг сайн дамжуулдаг. Дээрээс нь мөнгө өрөө ингээд цэвэршүүлэх хорыг хоргоожуул задалдаг гэжтэй. Тийм учраас монголчууд мөнгө аяхан цайгаа аваад хоол хүнсээ хоргоожуулж ууж иддэг. Энэ чинь том соёл шүү дээ. Тэгэхээр их л юм хийх гээд байгаа мөнгө л хий. Цэвэр ариун мөнгөн бөмбөлгөл хийж том мөнгө хийхтэй чухал биш. Сэтгэлээ шингээсэн бид нар 9 бөмбөлгөл өргөдөг. 9 бөмбөлгөнд нь 9 цагаан ус шивнж өгөөл тус твийн нижийг үр хүүхдний их тунх байг, өөрөө эрүүл сарвал байг, оршихуй орон гэрэн бүрэн бүтэн байг гээд тэр бүх хүслийн шингээгээл өргөчдөг. Үнэхээр өргөх гээд байгаа. Тэгээд дээрэс нь эсвэл иргэдээр нь байгаа хогийг авчих. Энд чинь өөрөө өргөл. Иргэдээр нь байгаа иргэдээр нь очиж сайхан бутаамаа ингээд жоохон гой өнөртөн англин өнөртөн хомоол өгүүлээд өгч. Тэр чинь өөрөө тэр тус твийн ариун орон зайд бутаан өнөрөн өргөл өргөж байгаа нэг хэлбэр. Эсвэл очиж сайхан ээжийн дуг чин сэтгэлээсээ дуулаад өгч. Тэгэл болоо. Өөр тэд нар бидраас юу ч хүсэхгүй. Тэгэхгүй ингээ хэртэй богцонд хийчихсэн. Тэгээ одоо ингээл за одоо 9 шидийн мэдгүй одоо юу ч яаж. Тэгж тэрийг хийж тэгж улсын ус бохирдуулж ямар ч хэрэггүй. Хэрэгтэй ч юм уу хэрэггүйгийн ч юм уу мэдэхгүй. А бид нар бол очиод тус твээс очиод энэ тусын ижи энэ хөөрхөн ингээд шаналсан байгаа юм байна. Энэ өвдчихсэн байгаа юм байна. Энэ ижи жоохон гонигтай байгаа гэдэг ялгадаг учраас гүнгийн өргөөд өгтайны одоо мөсийн арчаад өгтайны шаналын энэлийн бол ингээд бас нэг хуваалттай байна л да. Эгэлж ирэх хүмүүсд очиод зөв хүндэтгэлээ өргөө сайхан чин сэтгэлээсээ дуулаад өгөхөд орон гэрийн цэвэрлээд өгөхөд л болчихно. Тим дайны л өглөг байхад болоо доо. Тэрнээс ч тухайн нуурын загас юу иддгийг ч мэдэхгүй тухайн гол мөрний тус тул нь юугаа хүсээд одоо юу бас хоолч хүнслэгч бид нар мэдэхгүй юм чинь тэгж гай болж хэрэггүй байхгүй тий. За утган тийм. За тэгэхээр цагаан тусынхан бол илүү эрдэм ном одоо тийм хүмүүсийг гэгэрүүлэх дүрмэнд оршдог шүү. Тэгээ бас дээрэс нь бас нэг тэгж ихтэй. Тэгээд нэг ийм алдаа их гаргадаг л устаар ингээд зэрэгт ингээд хог бутаг хаях бол наацах юм. Тэгээд лусын айс авд очоод булаг шандны дэргэд байгаа мод бутыг хөндөх ёсгүй байдаг. Хад чулуу хөндөх ёсгүй байдаг. Тэд бүгд байж ижиж нэг доороос тэр усыг оргил татах хүчийг бүрдүүлж өгч өгдөг. Нөгөө л усын ой цавд ойр хавд байгаа тэр мод бутны чинь үндэс өөрөө тэр нөгөө юг аршааныг татах тийм хүч нь болж өгч өгдөг. Үнсээр дамжаад хөтөргуугаас гэрлүүд бууж ирээд гэрлэн доошо хөрс рүү шивнэ дамжиж орохдоо тэр айсыг одоо гэрэл гэрээ гэдэг юм амьд ирчмээр хангаа тэр нь булгийн усыг нэг дээш нь ингэж татаж авах хүч нь дамжуулагч нь болж өгч байдаг байхгүй. Тэр чулуунууд нь шалгаагүй цахилгаан соронзон эрчмийг нь бүрдүүлж өгөө тэр ус чинь өөрөө доороос олгоодч гарч ий дээш нь татаж усаж гарч ий тийм зүйл хэрэгжиж нааха. Тэгэхээр нэг байгалийнхаа ертөнцөөр энергийнхаа хуулиар ярих юм бол цаана цахилгаан соронзон эрчим энерги гэдэг зүйл явагдаж идэг. Тэр юугийн ч хөндөж болдгоо.
Тэгээ энийг бол хүмүүс бас мэдэхгүй. Тэгээ одоо энэгээр багнуур өнтрлөө явцсан булгууд байгаа штэ. Сайхан булгын усын уух хүсэлтэй байна. Мэдээж ингээд илгэнд сайн, хотоодон сайн ингээд бичсэн мөхөн авч уух хүсэлтэй. Тэрийг авахдаа ямар ч хамаагүй хуванцар саваар ашиж авдаг. Хуванцар сав өөрөө хортой гэдэг ингээд дэлхийн ангаах ухаан гаргацсан штэ. Гаргацсан. Үнэхээр л авах том жижигхэн нэг мөнгө аягтай ч юм жижигхэн зис аяа шанахтай явж болно штэ. Тэгээ тэргээр аваад утгаад уулдаа. Эсвэл шилэн саваар аваад утгаад уулдаа. Тэгээ хутгаж уухдаа дэрэгдэн ингээд машинаасаа буугаад аршаа уух гэж зогсохдоо 50 бутахын 50-ны утаа нөрө хортой байхгүй. Тэгээ дээрсэн 50-ныгаа аквариумыг аяг дэрэгдэн энэ дэр хайчин. Тэр хорох тэр чинь никотон гэдэг хортой юм чинь хөрс рүү орлоо. Хөрсөөр нь дамжаад чигээр нь тэр чинь эргэн тойрон хөвд зүлэг байгаа. Намаг шавар байгаа. Нэрлүүгээ ингээд никотин уусгаал орчиж байгаа байхгүй. Тэр дайны имийг л одоо биелүүлэхгүйгээс болоод энэ дээр бас гарч ирээд идэв. Тэгэд булгын ихэн дээр энэ дэр ус мөцгийн туулдаггүй ингээд туучдгүй штэ. Гол горхны усны дотор ингээд дамнаад харайгаад гарчиж байгаа хэвээр байна. Яагаад гэвэл тэр жижигхэн ингээд хайрга дайрга байлаа гэхэд жижигхэн хайрга дайргын завсар жижигхэн жарахааны төрсүүд гэдэг юм жижигхэн үрсүүд өрн байдаг байхгүй. Тэрийг ингээд толгойгоор няцалж гიშгээл элсэн дээр нь няцалж гიშгээл цаашаа яваад идэв. Тэр жижигхэн загас чарахад бидний нэг өндгөн эсээс бид нар өнгө том хүүхд төрчлөө тийм. Тэгвэл тэр жарахааны жижигхэн эс нь жижигхэн л байгаа штэ. Тэр жижигхэн өвс хайрга намган дотор байж ахт нь ингээд туучаад алтууран заавал туулаад идэг. Битгий тэгэрэй гэж бас хэлмээр байна. Тэр чин бас ингээд гарч ирдэг байхгүй да. Гарч ирдэг. Тэгэл нэг жижигхэн амьтны үр төлөйг л гэмтэх юм бол хүний үр төлөө өөрөө сайн явдггүй маа. Чи бус амьтны үр төлөйг ингэж өхөөлж хагцааж эрэмдэг зэрэмдэг хөл гаргүй болгосон тэр ижийн шаналж уйлсан нулимс гомдлон хин тэндээс биднээс юу авдаг вэ? Засгийн хууль дагуулж явдаг вэ? Энэ лусын эздүүд нь авдаг баг. Тэгээд лусын одоо юу гэдэг донготой, сануулгатай, бүр томорхон бол лусын шийтгэлтэй гэж гарч ирдэг. Тэгээ хориотой гэж гарч ирдэг. Хориотой гэдэг нь юу гэсэн юм бэ? Авиачаас сүнсийг хорчдөг. Авиачаа дөрүүд минь хорчдөг. Тэг эсвэл авиачаа тэр алтаа гарсан өвгдээцээ одоо 5 дугаар үе гэх юм бол 5 дугаар үеийн тэр аавын сүнс усан сүнс нь тэр л ус дотор хоригдоод тэрнийхээ хэрээр нэг аав ээж нь шоронд байгаа юм чи тэдний үр хүүхэд нь яаж олигтой явах вэ? Тус төвийн бүгдээрээ эдний удмынхан чинь тусыг ингэж хороолсон шүү, хохироосон шүү. Эднэрээс нь бол ус төвийн өвгдөөс нь битгий эдний удмынхаа үр хүүхэд их хувь шиг оноогоор битгий эд баялагын дэмнээрээ туслаарай. Танах ингээд шийтгэлтэй байгаа шүү гэд имийг хураачдаг байхгүй адгийн наазах нь. Тэгээд тэр удмын үрсүүд яах вэ? Нэг бол жоохон уйлсан амьдралтай, нэг бол сэтгэл нь ингээд шаналсан сэтгэлдээ ингээд мэгшсэн амьдрал туулдаг. Тийм хатуу штэ. Ялангуяа л ус дөндөө хатуу байхгүй юу? Зөндөө тийм аюул гардаг байгаа шүү. За ногоон тус гэж идэг. Энэ ногоон тус гэхэлэр өөрөөр хэлбэл нөгөө гол мөрний намаг булаг шам тойрон цөөрмийн иргдээр зүлгүүд байгаа штэ. Тэр зүлгийг ногоон тус гэж нэрлэдэг. Ногоон тус нь тэндээ байдаг. Тэгэхээр энэ шим мандалтай холбогдчиход энэ ойжод ногоон тустай эргийн тэр зүлэг шугуй буут бургас төгөл ингэ нийтдээ орж байгаа. Тэр элсэн далай тэнгисийн элсэн хөө нийтдээ орж байгаа. Тэр тэн дээр аваад хог буртаг тавиа. Тэнд аваачаад ингээд би засаа болохгүй байхгүй. Тэр үнэхээр л бизнес гадаад өшөө хол явах хэрэгтэй. Эсвэл тэнд очиж өргөл өргөж байгаа ингээд баахан сүү ингээд энэ цагийн сүүгээ авчиад өргөж чинь нөгөө сүү нөө муутахгүй ямар юм блэ бодис модис мелатоnin юу ч гэдэг нэг бодис модистай ядчаад эсвэл тэгээ тэндээ гашлаа тэгээ тэн эсэлтэй тэр зүлэг ногооч өөрөө цаанаа чихтэй байгаа байхгүй да жижигхэн чихтэй тийм. Тэгэхээр тэндээ нэг ус нэг сүү хоёрыг хооронд нь нэгдүүлэх ёсгүй штэ. Тэгэхэд аваачаад яг тийм юм өргөж өргөд орчихно. Тусын дэрэгд ирчээд байгаа. Тэгээд нөгөөх нь тэндээ ургалжаа саармарчаад тэрнээсээ аюул үүсгдэг болдгоо. Тэгээд нус царай хаяна. За хоол хүнд идэж наригж явлаа хогоо хайчин. Эсвэл хоол хүнсээ хайчин, түүхийн мах өвдөл цөвдлөө хайчин. Тэгээд нөгөө усыг дахиад бохирдуулна. Улаа үзүүлсэн хэрэгээр нөгөө өвдөл цөвдөл дээр нь ялаа батх нь ирээд үржин чинь хорхоо шавж ирээд өт хорхоо үрж чинь нөгөөдх нь зүлгээрээ дамжаад нөгөө дахиад нөгөө үнцээрээ дамжаад зүлгээрээ дамжаад хөрсөөрөө дамжаад нөгөө булгийн айсав. Тэгээд л жоохон бороо орно. Шүүдэр тусна нөгөөд нь бүгдээрээ ус руугаа гол руугаа хамагдаж орж байгаа ш. Тэгээд дахиад голын усыг, горхины усыг, мөрний усыг дахиад бохирдуулсан хэрэгээр ялц юм дунаад байдаг. Тийм аюултай байдаг. Тэгэхээр бид нар энэ тустай харьцах
тусын их засаг хурд бол маш хатуу гэдэг үсэр. За дээрээс нь бусдад бусын хажууд архитаар суухаас гадна зоодлолт нь нүдэлт нь агсан согтуу тавина. Тэгээд эсвэл архиа гаргаж ангаад нөгөө согтуу хөлчүү. Тэгээ хөл гарын шалбарсан яртай шахтаа хамаагүй хамар амнаас цогснож нүд амнаас нь одоо нуух зуух гарсан чигээр усанд ороод гэл хамаг нөрөө байгаа чинь. Булгийн усны ихтер очиод бүр ингээ нөрөө байгаа дээ. Тэгээ нүүр нь ингээ нуухтаа ногоон батлагтай мэдхгүй эсвэл шархтсан. Тэгээ гар нь ингээ хумсандаа ингээ өчнөө ням бактери вирус ингээ үрцэн. Очоод ингээл угаагаад ингээл ингээ хамаг өвчин хамаг нус цэрээ тэр булаг шандад үлдээдэг шүү. Тэгээ энэ болдгоо байхгүй да. Энээс болоод маш их нөгөө нэг усан махад ирсэн өвчлүүд их бий. Тэгээд заавал усан мах бодгүй шүү дээ. Бүх идэрхтэнчил ингээд хоорондоо таван махны нийлэмжтэй учраас тарих нуусны өвчнүүд зөндөө бас байдгийн байгаа гэж хэлье. За хөх лус нь болохоор мөндөр будун хүдэн манангийн орон зайгаа хэлдэг. Аян цахилгааны орон зайгаа хэлдэг. За шар лус нь болохоор амин хасын холбоостой орон зай буюу алтан газ одны холбоост орон зайнууд бий. Ингээ авчи тэгээ шар мөрөн шар тэнгис энтергээ нэртэй орон зайнууд байгаад байгаа. За тэгээ би их томоор сэтгэнэ. Тэгээ цаа ад далайгаа байж тэн цагаан тэнгисгээ байж тэн зөндөө байгаа шүү гэж хэлээ. Алхан юу ч чимхаа хөхнуургээ байж тэн монголчууд ингээд бүгдийг ингээд нэрээр нь ингээд нэрлээд шар мөрөн гэдэг ингээд нэрсэн. Дандаа монгол өгд эзэн дийлэн нэрнүүд байдığım билээ шүү. Одоо шар мөрөнд очингууд цаана алтан гад сүхний холбоост. Энэ хөх мөрөнд очингууд цаана хөхнуурт очингууд цаана нөө юу хөтөө мэрэгэн од гэдэг юм хөх одын орон зай холбоостой. Цагаан дээр нь очингууд цагаан тусынхан буюу нөгөө цагаан оддын холбоостой, сүн оддын холбоостой ч юм ингээ байдığım байлээ шүү. За тэгээд дээрэс нь лусын гүйцэтгэд нэг юм гарч ирдэгтэй. За лусын өвдөг үйлсээ дөрөвдөг лусын өвдөг амин чинэрийн орчин хурцсан хошуу нутгууд лусын гүйдэлтэй газрууд гэж байдаг. Энэ одоо лусын гүйдэлтэй газар жишээлбэл Таж Махал энэ цагаан хэрэм доогуур лус сүүн тэнгис сүүн гол ингээд яг энэ доогуур чинь газрын доогуур том лус ингээд гол байгаа. Цагаан гол. Тэгээ тэрийг хөндөөлөхгүй бай. Одоо энэ хэрвээ цагаан хэрэм байгааг бол энээр чи ингээд ухаад нэг баялагын ухаад ядж байгаа тийм нэг сүүн юм доороо ингээд сүүтэй тийм сүүн голтой гэдэг юм цагаан голтой газруудын дээгүүр чинь маш их нэг эрдэнсүүд байдаг. Нөгөө эрдэнсийн ухаад нэг сүүн гол руу шүүдэг чинь ингээд өвдөөцүүд ингээд шахаж байгаа хятадаар цагаан хэрэм бариулсан шүү дээ. Энийг одоо өнөөдөр болохоор Монголоос айгаа бариулсан гэдэг. Монголоос айсан байна уу? Энэний дор ямар ч байсан том. Яг энэ хэлбэрээр дагсан том гол байгаа. Цагаан гол. Энэ дор бас монголчууд бариулсан Таж Махалыг Монгол хатандаа зөвлөөр Монгол хаан хэд одоо Монгол энтэг байна. Энтэг чинь нэгэн цагт Монголстан ингээ Монгол өвгдөөсөө төчиж барьж гисэн хот шүү дээ. Үүсгэсэн улс шүү дээ. Тэгэхэд энэний дор том сүүн гол байсан учраас энийг сүүн нуур байдгийн тэнгис байдгийг. Нөгөөдөл чинь бас ухчин гэдэг дээр нэм сайхан хэрэм барилжсан. Гэх мэтчлэн Монгол өвгдөөсүүдийн байгууллагыг хамгаалах гэдэг ийм олон юмуд энд тэнд хийлгсэн байгаа. Адгийн наазаа. Тэгэхээр энэ өвгдийнхаа хийсэн энэ агуу хэрдэн ухааныг чсэн бас дээдлээд хэдүүлээ бас ийм хүмүүсийн үр удам байна да. Гол мөрөн болог шантаа бас зүг харцж авахгүй болохгүй. Сүү мөрөн гэж байдаг. Сүү мөрөн дотор амьдрал үүсдэг учраас өвсөн молын үр төлөл загас далай тэнгисийн өнөөдрийн том амьтдыг үр төлөл нэгэн жижигхэн байхдаа энэ сүүн мөрөн энэ сүүн тэнгис дотор амьдралаа үүсгэсэн учраас энийг нандин хамгаалдаг. Дээр нь манай 13 алтай мөнгө цас хайрхтууд байдаг. Бас амьдрал үүссэн. Учраас монголчууд бол тэрийг ингээд шүтээ дээдэлж хамгаалж чадна. Энд чинь бол ингээд монголчууд жижиг хөнгөтэй авчлаа эдрийг чинь хамгаалт хийхгүй учраас ингээд 240 мянган жилийн өмнөөс ундаг өвгдөөцүүд яаж шахаж байгаа юм бэ? Барихаа болоод мөнгө харамлаад эхлэн гэх юм дайр товтлцчоод бариулчихдаг. Дахиад өгөөдөр нь жоохон барьчаад дахиад болгонгод дахиж товтонгод дахиад байдаг. Тэгээ монголчууд товтлоолглаар бариад ирсэн ингээ түүхэн дээр бичээд байгаа шүү дээ. Жинхэнэ цаагаараа энэ өвгдөөцүүд мэдээд байгаа. Эний дор юм ба энийг бариулахгүй болох. Гэл нэг юм байна да. За. Тус тийм иймэрхүү асуух зүйл байна уу? Тус тийвс. Шавна студент жишээлбэл хорой жагтаг хараал гэдэг нь бүгд өөр тийм. Өөр. Тус тийм хараал гэхлээр нэг
одоо жатга гэхлээр бол усын их засаг хуулиар шийдэгдсэн том шийдгэлийг хэлж байгаа. Бүр ингээд одоо энэ цагийнхаар нэг бүгд найрамд хоншуулсан гэсэн үг байхгүй. Шүүх хурал мөр. Хараалт гэхлээр тэгж хурлаар хэлэлцээгүй ч гэсэн тухайн орон зайг манж сахижсэн эздүүд гэж байгаа штэ. За том нэг шандны дээр байгаа бүрхрээний тэр тоогоог хариуцсан бүрхрээний эзэн гэж байгаа. Заавал байгаа гэдгийг л ойлгох юм. Гайхахгүйгээр яг тэр нэг далд ертөнцтэй усын тэр нэг бүрхрээний жанжин ч юм уу гэд байд юм байна. Тэр тогоон дотор ингээ усаа урсж дорн тоо уссан байдаг шүү дээ. Тэр тэн дотор ингээ айгүй алтан мөнгөн зах судар байдаг шүү дээ. Жишээл манай юунд хэлсэн байгаа шүү дээ. Цагаан улаан хөвгөнд дотор. Тэгэхээр тэр айл саяг хариуцдаг жишээлбэл том жанжин байлаа гэж бодоход яг тэр сайхан тогоон дотор ингээд байгаа загсыг авах ч юм уу тэр лөө ингээ мохоо бохрыг ч юм өөрөөс бод ороод ингээд хөл гараад байгаа ч юм мэдгүй нэ. Тэгэнгүүт яадаг юм тэнэг нөхрөөг хараа муу хэлэн штэ уурандаа тэр жанждууд тэр өрөлгүүд чи өөртөө ер нь их засгийнхан штэ. Тэгээд тэдэрт нөө их засаг уншихгүйгээр хараалыг хэрэг нь байгаа байхгүй. Уурлаа тогшроод хэлгэнэх хэрэг нь байгаа. Тэгж хараасныг хараал гэж байгаа. Тий. Шийдэл гэж жатах гэхлээр бүр ингээ хурал зарлж байгаа. Тус твийн тодорхой нэг могоон чуулган гэдэг шиг. Могоон чуулганы чинь цаана тусын гол гориг шанд булгийн эздүүд ингээд энэ дүрээр энэ ертөнцийнхаа дүрээр амьдарч байгаа юм тийм шүү дээ. Тэгэнгүүт чуулж Лус ТV хаяг хуралдаа хийхдээ тэр голыг тэгж хэрэгсэн энд өнөөдрийн тим одоо цөөрмийг ингэж одоо ингээд муухай болгосон тэр тойрмыг тэгж хэрэгсэн байна. Тэн дээр хацраад хогтдаг хайчихсан байна. Тойрон бол говийнхан бол тойрмыг бол аягүй хайрладаг гэсэн чинь одоо сүүлийн үед ингээд тойром чи хандчихгүй шүү дээ. Нэг ингээд жижигрээл тэгснээр томроод жижигрээл ингээд байж идэв шүү дээ. Цөөрм гэдэг чинь цөөрөөл байхгүй нэгснээр томорчин. Тэрний нэг тойром ширэгцсэн юм шиг үед нь багассан үед эргээр нь хог буртаг огт хайж болохгүй. Буцаад тэр чинь томордог байхгүй. Тэр чинь доош аягүй чухал л да. За тэр чинь. Тэгэхээр тэр тиймэрхүү ай савыг ингээ бохирол зохирсон байна ингээ хуралдаа хийгээд тэгээд за энэ нөхрийн хийсэн зүйл юу зүү одоо тэр огтой тэр удмын үрийн хийсэн зүйл нь энэ одоо Лус ТV их засгийн тэр заалтуудыг зөрчсөн байна. Тэгэхээр хилцэж байгаа төдөн үеэр шийдгээ. Тэр хаанаас энэ ийм үйлдэл гарч байгаа гэсэн чинь аав нь гаргадаг, ээж нь гаргадаг байх ч юм уу те. Хэр халдварсан бэ гэсэн дүү мөөнүүд нь ах トゥ садан дурал бүгдээрээ тэр хошин нутаг хошууныхын тэр удмынхан бүгдээрээ байх юм бол яах вэ? Хэцүү шүү дээ. Тэгэхээр олон үед нь шийтгэл оноож тэр ухаамсар суух учраас зөвхөн энэ үедний ижлэр болохгүй юм байна. Энд чинь ийм хүн явцсан юм байна. Тэгэхээр 9 үед нь шийтгэе. Тэгжээж эдрийг тусын 20 цэрээнд оруулж олон удаа зовоож эдэр ингээ ухаарч зин дүндээ булаг шандаас үсэлтэй юм байна таньж мэдэж тэгээд үрдээ захаад тэр айлын тэр удмын үрсийн хэв жаяг болох байхгүй бүгдээрээ тэгсэн цагт арилна гэдэг тийм үндслэр 9 төдөн үе гэж хэлдэг байгаа байхгүй. Утга нь тэр 20 гэдэг чинь болоо нөө буруу хэрэг хийсэн нөхдийг буцаж явж хорихоос өр замгүй. Хорихгүй бол нөгөөх нь энд нэг очир буруу хэрэг энд голыг бохирлаад тэнд нуурыг бохирлаад тэнд худгийг ингээд төвөгөд яваад байгаа учраас сүнсийг хураагаад хорихоос өр замгүй. Махан бие нүглээс сүнсний хурааглаа. Махан бие магадгүй усанд нь живэд өгч магадгүй. Эсвэл одоо янз янзын мориндоо чирдээд өгч ч магадгүй мэдгүй янз янз услаа ордоор өгч магадгүй. Хүүл нь сүнсийг хураа. Тэгвэл амьд байгаа талаараа тэр нөхөг яах юм? Зөндөө хориот юм хийгээд байгаа. Ганцхан тэр нь хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг авчиж хорчих. Гэт тэр нь хорин авахгүй. Тэгээд өшөөч наач юу байдаг үлээ? Нэг хөгийн зүйл асууж байгаа маань нөө эргэжтэйчүүдээр хаврахгүй юу юм. Хурч юм уу тийм.